Боловсрол телевиз Endemol Shine Group-ийн албан ёсны эрхтэйгээр Mobicom, Мандал даатгал, Голомт банк, Хужир тус үзүүлж байна. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Яг түн шиг шоуныхаа таньдаг хүн шиг болсон Шилдэг 8 оролцогчийн дулааныг шимтэн үзэх дуртай үзэгчдээ энэ оройн мэндийг хүргэж байгааг хүлээн авна уу. Шоуны маань 5 дахь дугаар эхэлж байна. Оролцогчдыг маань уул галдам дүр хувиргалт дуу хөгжим дөнгөж талдаа орж байна. Ингээд өнгөрсөн 7 хоногт шилдэгсэн Шилдэг 8 оролцогч биднийг ямар үзүүлбэрээр гайхшруулсныг хамтдаа иргэн нэг санацгаая. Бобыг лифтээ ажиллуулж эхлэхээс өмнө алдаршуулан өрөх ёстой эрхмүүд ажлын байранда зайлшгүй байх шаардлагатай хүндэт шүүгч бидэнд бий. Мэдлэгийн далаа, мэдээллийн сан, урлагийн нэвтрхий тойл, уран бүтээлчдийн шар ном шүүгч ганхүү. Хөгжмийн зохиолч, яруу найрагч, дуучин, рок хөгжим судлаач, Монголын рок хөгжмийн оюун санааны эцэг Чингис хаан хамтлагийн ахлагч шүүгч Жаргал сайхан. Монголын драмын урлагийн нэр төлөөлөгч, авьяаслаг жүжигчин, торгон мэдрэмж татагтай шүүгч Инктуул. Хөтлөгч Цомо. Баярлалаа та гуравтаа баярлалаа. Дөрөв ургалтын гайхамшиг яг түн шиг шоу нэвтрүүлгийн гал гарсан үзүүлбэрүүд та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Адтай, одтой, авьяастай, чадалтай 8 оролцогчийн нөхөрсөг өрсөлдөөн эхэллээ үзэгчтэй. Бид хөгжилдэхэд бэлэн, харин та хөгжилдэхэд бэлэн үү? Хөгжил дэвшлийг дагаж хөгжим хүртэл хувьсан өөрчлөгдөж байна. Миний сонсдог хип-хоп мянган үгээр нэг утгыг илэрхийлдэг байсан бол харин одоо Gucci Gang гэдэл болоо. Гэхдээ хит л бол хит. Lil Pump-ыг өгт авцгаая. Нэвтрүүлгийн ивент итгэгч Хужирт байгалийн эрдэс тус Монгол хүн бүр эрүүл байг. Оройс ирж явна. За, манай сарнаач мөнгөний л одоо гоё харагдах юм да. Өөрөө уралсан уу? Тэгсэ. Яа, уран гартай юм аа гэж яхаа. За, 5 дахь дугаар болсон байна сарнаа. Энэ удаа баазар дараад одоо айхтар тим одоо гэнг болох шаардлага гараад ах шиг байна л да. Стоп. Фу. За, одоо дөрвийн судалгаа болон дууны одоо бэлтгэл ажил юу болж байна? Бэлтгэл ажил жоох нэг өглөн гэдэг бол яг нэг Монгол хэлэнд одоо юу гэдэг вэ? Хурдан хэллэг шиг, төргийн хэллэг шиг хэцүү юм билий. Honey on recipient on take. Жоохон тодорч шүү. Яахгүй тийм хийгээгүй юм шиг мөртлөө хийсэн. Тэгэл дахиад гүчигэ гэдэг нэг гоё илүү тод шүү. За. Гүчиген. За мэдээж нөгөө рэп руудын хөдөлгөөн болоод тэгэл одоо
Цаанаасаа л одоо нэг тийм яг нилээ ийм л нэг тий би мөнгөтэй би ийм гэсэн тий нэг ингэсэн л хүн байлээ тий. Одоо мик энэ дээр барьч. Тэгэнгүүтээ жоохон дээр мэр ингэж барин зөө. Гүжигэн жоохон бүр ингээд бүр ингээд би хайж маяа тийм. Жоохон эвгүй бах тэр. Ятаг хэсэг байна. Тэгээд нэг юм жоохон доошоо суусын юм дээр нэг жоохон ингэж мингээ те. Жоохон юм хол юутай. Нэг тэгэл ер нь нэг жоохон юм хайн урагшаа хоошоо яваад ингээд хүмүүстэй харьцаад нэг жоохон иймэрхүү хөдөлгөөн хийчихэл ер нь гайгүй. Gucci gang, Gucci gang, Gucci gang, Gucci gang, Gucci gang, Gucci gang, Gucci gang. Spread their racks on new chain. My bitch love do cocaine. Ooh, I fuck a bitch, I forgot name. За ингээд сарнаага ганг болгодог лифтэнд орж байна. Амжилт. За баярлаа. Сарнаа баяртай гэж хэлье. Та бүхнийхээ өмнө Lil Pump. Gucci gang. Spend 3 racks on new chain. My bitch love do cocaine. I fuck a bitch, I fuck a name. I can't buy no red ring. Rather go and buy Balmain. Gucci gang, Gucci gang, Gucci gang. Gucci gang, 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 Gucci gang. Gucci gang. Spend 3 racks on new chain. My bitch love do cocaine. I fuck a bitch, I fuck a name. I can't buy no red ring. Rather go and buy Balmain. Gucci gang, Gucci gang, Gucci gang. Gucci gang. My lean costs more than your rent. Your mama still live in a tent. Yeah. Still slinging dope in the jets. Me and my grandma take meds. None of this shit be new to me. Nope. Fucking my teacher called tutoring. Yeah. Bought some red box cost hella G's. Fuck your airline, fuck your company. Fuck it. Bitch, your breath smell like a cigarette. I'd rather fuck a bitch from the project. Yeah. They kick me out of plane off Percocet. Now Lil Pump flying private jet. Yeah. Everybody scream fuck WestJet. Fuck him. Lil Pump still sell that mess. Yeah. 100 on wrist, sipping on tape. Fuck a little bitch, make her pussy wet. What? Gucci gang, 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 Gucci gang. Spend 3 racks on new chain. My bitch love do cocaine. Yeah. I fuck a bitch, I fuck a name. I can't buy no red ring. Rather go and buy Balmain. Yeah. Gucci gang, 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 Gucci gang. Spend 3 racks on new chain. My bitch love do cocaine. I fuck a bitch, I fuck a name. Yeah. I can't buy no red ring. Rather go and buy Balmain. Gucci gang, Gucci gang, Gucci gang. Яа. За, өөрийгөө бүх цаг үеийн хамгийн уран цэцэн рэпер гэж солисон Lil Pump шиг байж чадлаа. Чи өнөөдрийн тайзнаа үнэхээр ганг байла. Ганг. Thank you. Yes. Тэгэд чамд нэгэн үгийг дуулгахад манай доотлын давхард байдаг нэг 10 жилийн хөрхөө охин Сарнаа ихчэд намайг би үнэхээр өөрийг чинь шүтдэг шүү гэж хэлж өгөөрэй гэсэн дүүмэн дамжуулчлаа шүү. Баярлаа. Ингээд рэпер болсон сайхан бүсгүйд шүүгчд маань юу хийх юм болоо хамтдаа сонсцгоё. Шүүгч ганхуу танаас сэтгэлдлэг эхлэе. За сайн уу Сарнаа? Сайн байна уу? За баяр хүргэе Сарнаада. Бархуу бол одоо жишээлбэл эмэгтэй болохтой гаргуу. А би бол Сарнааг бол эрэгтэй болохтой гаргуу юм байна гэж хараад байгаа. Үнэхээр сайкл тэр дээрээс ингээл буугаад ирж байгаа энэ чинь ерөөсөө эмэгтэй хүн харагдахгүй байна. Айгуу содон хоолойтой, эсвэл айгуу хэцүү хоолойтой, эсвэл Beyoncé ч байдаг юм уу? Тийм сонин содон хоолойтой хүмүүсийг дуурайхад бол их харин ч гайгүй нөгөө дөхүүлж очиход бүр маш энгийн хоолойтой хүнийг яг тэрэн шиг дуурайна гэдэг бол харин бүр хэцүү. Тийм учраас би чамд юу гэж хэлэх гээд нэхэр Lil Pump бол тийм амар хоолойтой молоотой биш зүгээр рэпер. Гой үгээрээ зоддог ийм рэпер. Тэрийг бол чи яг л дуурайж гэнэ гэж би хэлэх гээд байгаа. За нэгд хоёрд манайхан бас нөгөө тэр decoration-ы артлын нөгөө Gucci-гийн лого гарч байгаа юу? Тэр жоохон худлаа лого байгаа биз?
Тэгээ манайхан энэ лого могийг худлаа хийчих бас андуурж магадгүй. Ер нь бол оюуны өмч гэдэг юм их чухал. Ялангуяа гадны орнуудад. Тийм учраас бид нар энэ шоугаараа яг Gucci-гийн логог бол бас хийж болохгүй гэдгийг хэлхэн зүйтэй баг. Тэгээд өнөөдөр миний дүү энэ шоуг маш гоё эхлүүллээ. Яг л баярлаа гэж хэллээ. Баярлалаа. Инхтер шүүгч. За сайн байна уу Сарна? Сайн байна уу? Баяр хүргэе. Баярлалаа. Ганхуугийн хэлдгээ тэр шатаар буухтаас яг эрэгтэй хүн шиг тэр алхаа гიშгэ тэр нэг донж тэр хэв майк энийг бол үнэхээр яг л дуурайж чадлаа. Яг л түн шиг байж чадлаа. Тэгээ үнэхээр бас эрэгтэй хүнийг дуурайхтаа сайн юм а. Тэр Крис Нормныг дуурайхад бол би үнэхээр ангааж исэн. Одоо бас ингээд намайг хоёр дахь ангаалгаж шүү. Сарна чи үнэхээр авьяастай юм а. Баярлалаа. Баярлалаа. Жаргасан шүүгч. За баяр хүргэе. Баярлалаа. За лид пампинг одоо жинхэнээр бол гази тийм ээ. Тэгээд ер нь бол энд би бас нэг юм хэлэх гээд байгаа. Манайхан тэртээ тэргүй одоо Сарнагийн тухай энэ гайхамшигтай оролцогчийн тухай бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ яг цаад одоо дуурайж байгаа хүмүүсийн тухай жоохон бас мэдээлэл өгж жоохон зүйтэй гэж одоо ганхуу бид нар ярьдаг. Ер нь бол шинэ үеийн YouTube-ийн аваргуудын нэг гаргасан даруй дуун 100 сая 160 сая энэ төр шууд үздэг тийм ээ. Одоо тэгээд сая Gucci гэдэг үгийг бараг 50 60 удаа давтж байгаа бох тийм ээ. 60 донд бол биш 70 донд Монголын рок попт байсан Соёл Эрдэнэ хамтлагийн хүүш дамдинг одоо 60 70 удаа давтж чинь гэж сонь дээр бичдэг байсан. 80 донд бол 645 гэдэг дууг одоо энэ жаргал сайхан 100 гаруй удаа давтлаа галзуурлаа гэж сонь дээр бичдэг байсан. Тэгээд одоо Гази бол одоо зүгээр ингээд хичнээн давтсан. Тэгсэн чинь юу Холливуд бүх шагналыг одоо хамсан шүү дээ 160 сая гэдэг чинь одоо үнэхээр том үзүүлэлт. Тэгээ ер нь бол өнөөдрийн хувьд бол дөнгөж 18 9 настай ийм одуудын тухай тийм ээ бид нар ярьж дуулж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ урлаг үнэхээр энэ сошиалын ертөнц энэ хурдц бол үнэхээр аимшигтай байгаа юм байна. Амжилттай. Баярлалаа. Шүүгчд баярлалаа. Эрхэм үзэгчтэй хувийн дугаар 6 Сарнаг үзэгч та бүхэн дэмжээрэй. Өнгөлөг гоёхон Сарнаа минь буйданда дохсон сууно Gucci-гээ. За баярлалаа. Gucci-гээ. Metal rock, hard rap, Naki. Хэлэхэд хүртэл эвгүй нэг л төсөөлөгдөхгүй. Гэхдээ бид чамааг мэднэ. Чи үнэхээр хичээдэг. Үзэгчд түүнийг хүндэлдэг. Шүүгчд бас үнэлдэг юм а. Баазар чи хүнийг туршиж ханах болоогүй юу? Тайснаа Metal rock, hard rap-ийг Naki хослуулна. Нэвтрүүлгийн ивент гэх сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк нацагд орж ирж явна. Юу вэ? За Наки маань энэ удаа ямар үзүүлбэр үзүүлэх вэ? Батчиг. Linkin Park-ыг үзүүлэх чаа. Linkin Park. Хоёр том одоо амбицтай нөхөр өгдөг шүү дээ, тий. Тэрний алийг Дуртай хамтлагад уураж байгаа юм чи хоёулынгийн бас яагаад үзт юм бэлээ гэсэн бодолтой байна. Chester болохоор бүр нэг юм ингэж юм түүнүүд ерөөсө хийдэггүй. Тий. Ерөнхийдөө яг юм дуулалтанд руу анхаараа явчихдаг. Chester бол ерөөсө тэр рок ойрлдог. Одоо тэр Scream гэдэг юм байл л дээ. Би жоохон судалж үзлээ. Тэгсэн чи тэр ойрлох техникээрээ бол бүр дэлхийд топ дорд юм байна. Тийм үү. Тэгээд ой амар тий. тэгээд би тэрийг хэлэх гэж бараг л хэвээр өөрхийн хоолны юм хөвч тасчихсан. Тэгээд бэлтгэл дээр бол тийм байсан. Тэгээд одоо дэшээ гараад бас өөрхийн одоо дахиад нэг хоолойгоо нэг шавхаад нэг орлоод үзье. Суугд юм шиг мөртлөө нэг тийм хахирдуу хоолоогоор. Someone hey, just damage anymore. Don't turn it back on me. I won't be enough. Бараад наа гэдэг тэр өшөө барьчих. I won't be enough. Яг үнэ. Яач вэ? Тэр рок дуу те тайзан дээр юм чинь жоохон юм хитрүүлэгтэй импровизац байх гэсэн юм биш үү? За тэгвэл өөрөө чинь альтернатив рок стилтэй байж байгаа.
ирж байна. За баярлалаа. Зорч Накита баяртай гэж хэлье. Тайсна Linkin Park. Little bit of disregard, handful on plate, but I can help the fact that everyone can see these cars. I am what I want you to want, what I want you to feel. But it's like no matter what I do, I can't convince you. Just believe that it's real. So I let go, watching you turn your back like I always do. Face away, pretend that I'm not, but I'll be here 'cause you're all that I got. I can't feel the way you give me more. To turn your back away, I won't be enough. Time won't end. There's never anymore. To turn your back on me, I won't be enough. I am a little bit insecure, a little unconfident. 'Cause you don't understand, I do what I can. Sometimes I don't make sense. I am what you never wanna say, but I never had a doubt. It's like no matter what I do, I can't convince you for once just to hear me out. So I let go, watching you turn your back like I always do. Face away, pretend that I'm not, but I'll be here 'cause you're all that I got. I can't feel the way you give me more. To turn your back on me, I won't be enough. Time won't end. There's never anymore. To turn your back on me, I won't be enough. The way you did before, don't turn your back on me. I won't be enough. I can't feel the way you did before, don't turn your back on me. I won't be enough. Time won't end. There's never anymore. Don't turn your back on me. I won't be enough. I can't feel. Don't turn your back on me. I won't be enough. Time won't end. Don't turn your back on me. I won't be enough. За яста хамаг цус бэлгэлж сэтгэл дөргөөсөн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ. Накид өгсөн үзэгчдийн сэтгэлийн хуурлыг сонсъё. За гайхалтай баазар сэтгэл ямар байна? Үнэхээр гоё байна. Яа тэгвэл хүүхэд насны минь яг бүх дурсамжийг сэтрээсэн, бүх түүхийг агуулдаг ийм гоё агуу хамтлаг миний хүүхэд насны хамгийн хайртай хамтлаг байсан. Тэгээд Chester Bennington-ыг дуурайх ийм гоё хувь тохиол болсон туйлыг баяртай байна. Үнэхээр агуу уран бүтээлч. Маш их баярлалаа. Баярлалаа. Баазрын бурханд шүүсээс шахуулж байгаа. Түүний үзүүлбэр ямар байв да жагааш өгчээ. За баяр хүргэе Наки. Баярлалаа. Чи бас дахин бидний гайхшрууллаа. Тэг яг үнэ Chester Bennington гэдэг нь үнэхээр агуу уран бүтээлч. Дахин давтагчгүй. Би бол бас сонсох дуртай. Миний хүү бас сонсдог байсан. Тэнгэр дэлхийд даяар 100 гаруй сая цомог одоо үлдээгээд одсон энэ хүн бол үнэхээр агуу гэж хэлэх ч одоо бүр багдмаар. Үнэхээр чи Chester шиг байж чадлаа гэж ахын баяр хүргэмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа ганх шүгч. Сайн уу Наки? Сайн уу. За сайхан эрч хүчийг мэдрүүлсэн дүүдээ баярлалаа. Тэгэд нэг ганц хоёр асуулт байна. Ер нь бол хоёр дүрийг бүтээж байгаа юм байна те. Би бол тэгж ойлгосон. За Linkin Park хамтлагийг байгуулсан Shinoda тэгээд талигач
Chester-ыг. Тэгэхээр зүгээр яг нэг дүрээ бариад авсан бол илүү дээр байсан болов гэж надад бол сая тэгж харагдлаа. Жишээлбэл одоо ингээд Chester-ыг сахалтаа ингээд харахаар жоохон сонирч юм шигтэй. Шинодонд харагдаад байгаа юм шиг, Chester-д харагдаад байгаа юм шиг нэг ийм юм байгаад байгаа. Гэтэ бол минийд бол үнэхээр өнөөдрийн өгсөн тааруулгыг бол тэгэл нөгөө онц дүнтэй төгсдгөөрөө төгсөөл хоолойны тал дээр бол ямар ч асуудалгүй авьяастай залуу юм маань байна гэдгийг дахин нэг баталж байна. За ингээд амжилт хүсье дээ. Баярлалаа. Инх туул шүүгч. За сайн байна уу Наки? Сайн уу та? Чиний хэлдгэр уг уран бүтээлч маань өөр их агуу уран бүтээлч. Би өөрөө рок дунд их дуртай. Тэгээд ингээд сонсгож яг сэтгэлээсээ тэр одоо орилж байгаа хэсгийг бүр яг сэтгэлээсээ гадаад хөдөлгөөн тэр амны хайрцаг энэ тэрийг бол үнэхээр гайхалтай гаргаж дуулж чадчихэв. Ер нь бол яг хийх ёстой, дүр хувиралтай. Тэгээд дуу энэ бүх юм үнэхээр гайхамшигтай, үнэхээр төгс яг л түн шиг байла. Амжилт хүсье дараагийн. Маш баярлалаа танд. Баярлалаа. Шүүгчдэд талархлаа. Үзэгч та бүхэн Накиг дэмжиж байвал нэг гэсэн хувийн дугаарыг тогтоогоорой. Харин нааш засгүйгээд ядарсан чамайг духлаг буудан дээр нэгэн рэпер залуу хүлээж байна. Амжилт хүсье. Үзэгчтэй хэсэг хугацааны дараа тайз дөргөж сэтгэл догдлуулсан сонирхолтой үзүүлбэрүүдээр эргэн уулзцгаая. Хүлээлтээс илүүг Mobicom. Даатгалын салбарын манлайлагч, мандал даатгал. Хужирт байгалийн эрдэс тус Монгол хүмүүр эрүүл байг. Эрхэм үзэгчтэй Фармац центрийн MPM ивент хоолын тайзнаас одчуулсан энэ өдөршин шоу маань үргэлжилж байна. HOT-гээс BTS хүртэл, Baby Vox-оос Blackpink хүртэл K-pop-ыг мэдэх хүний хувьд убаан хэлье. Энэ үзүүлбэрийн дараа интернет орох хэрэгтэй болсон өсвөр насныхнаас халиунаад маань хандсан сэтгэлүүд хідэн өдөртөө тасрахгүй байхаа. Намайг инхаа байхад Сёнууд яг л тэгдэг байсан юм. Тайзнаа K-pop-ийн суперод Blackpink хамтлагийн дуучин Jennie. Нэвтрүүлгийн ивент итгэж сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк. Халуун Азия. За, ягаах минь юу байна? Хоёулаа ерөнхийдөө нэг төстөө хамтлагч байрч юм шиг байна уу яа? Харин тэгээд осчод их тий яаж чаад. За, өнгөрсөн 7 хоногийн дабл давар болсон баяр хүргэе. Баярлаа. За. Энэ удаа халуунагийн бие дааж үзүүлбэр үзүүлэх даалгавар юу байлаа? Пиуа. За энэ удаагийн одоо Солонгосын Blackpink гэдэг хамтлагийн одоо Азтад үдэгөө Солонгосын K-pop-той бол үнэхээр бүр хит болж байгаа тасарч байгаа хамтлаг. Тэгээд Blackpink хамтлагийн дуучин Jennie. Jennie дарсан баг. K-pop болох нь шүү дээ тий. За юу хэцүү? Соло болохоор угаасаа юм эхлээл дуустал бүжигтэй. Ерөнхийн нэг яг хөдөлгөөн байгаа шүү дээ. Одоо нэг ингээд ингэж дээ. Одоо эндээс ингээд хоошо ташаа хөдлөө. Эндээс ингээд те. Эндээс тас тэр тас. Ер нь бол бүжиглээ дуулах итэл одоо явж байгаад ярихад хүртэл хэцүү л шүү дээ. Тэр одоо бас нэг амьсгаагаа хуваарлах чанга байгаа. Харин тийм тэрэн дээр нэлээд бэлтгэл хийж байгаа. Гэхдээ яг энэ бол нэг амар хурдан темпний дуу биш. Их гой зөөлөө шүү. За. Энэ өнгөнүүд нэг юм жоохон уусан гоо юм шиг дуулаа. Нэг тийм сонин аргадангуй юм шиг тэгэд дуулаад байгаа ш. За яла. Жоохон доо. Зөөлөө. жоохон тод. 내게 뭐해 어디 봐봐 찾아 baby 저기 여보 보고 싶어 나는 solo I'm going solo la 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 I'm going solo la 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 За хайдунд амжилт хүсье. Чамайг K-pop star болгодог дэвшин дөрчээ. За баярлалаа. хайдунд баяртай гэж хэлье. Тайцлаа Jennie.
견딘 남은 전선 가련 산중 한쪽 이전 괜찮아 귀찮아 매일 뭐해 어디 밤은 찾아 baby 자기 여보 보고 싶어 자 부질없어 You got me like 이건 아무 감동 없는 love story 어떤 설렘도 어떤 유미도 네가 미안하지만은 I'm sorry 오늘부터 나 잃지 난 I'm solo Bitch 난 solo I'm going solo la 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 I'm going solo la 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 Used to be the girl, I'm used to be the goat Sitting on a pill, I'm sitting on a throne I ain't got the times for the droppers in the eyes This time I'm only looking at me, myself and I I'm going solo I'ma do it on my own now Now that you're low, that you're looking for a clone now Solo This I'm getting down, this is for this in the crown Sing it loud like 이건 아무 감동 없는 love story 어떤 설렘도 어떤 유미도 네가 미안하지만은 I'm sorry 오늘부터 나 잃지 난 I'm solo Bitch 나는 solo I'm going solo la 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 I'm going solo la 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 나는 solo 간단 뛰어 입은 너무 후회 그리움 골라워야 하니까 난 날아와야 하니까 자유로운 바람처럼 구름 위에 별들처럼 멀리 가고 싶어 가게 빛나고 싶어 Now I'm going solo Bitch, 나는 solo I'm going solo la 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 I'm going solo la 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 Яг солонгосоо. Амар хөөрхөн. Эйш. Адуу K-pop-чдоо та нүс энэ зааланд байна уу сонсъё. Маш баярлалаа. Баярлалаа Халуна. Дэлхийн нийтийг байлдан дагуулж байгаа K-pop-ийн энэ тайзнаа авчир дөргөөч чадлаа. Чамд баяр хүргэе. Маш их баярлалаа. Тэгээд надад одоо баасраар Женид харсан. Тэгээд мэдээж Женигийн хамгийн хит болж байгаа соло дууг одоо хүүхд багчууд залуучууд маань маш их дуртайс учраас энэ дууг сонгосон байгаа. Баярлалаа. Маш гайхалтай Баазар. Баазрын бурхан тэнгэртэй баярлалаа. Энэ гайхалтай авьяасдаг залуучуудыг биднэрт энэ гайхалтай олон дэлхийн шилдэг орон гайхалтай дүрээр учруулж байгаад маш их баяртай байна. Тэгээ энэ дуун дээр сандал дээрээ тогтч ядан Халуунагийн өдөрийг үзэж суусан их тул шүүгчтэй Халуунд юу хэлэх вэ? За юуны өмнө баяр хүргэе. Баярлалаа. Ер нь бол яг солонгос охин гараад ирлээ те тайзан дээр. Маш их баярлалаа. Тэр хөдөлж байгаа нэг солонгос охтуудын хөдөлгөөнийг бүр яг хийж байна. Тэгээд тэр ихэмсэг байдал, тэр донж бол гайхамшигтай гоё дуурайлаа. Бас энэ дууны утгыг яг сайхан гаргаж харуулж чадлаа. Бүр яг солонгос охин боллоо. Баяр хүргэе. Баярлалаа. Баярлалаа. Жаргасан шүүгч. Баяр хүргэе. Баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу. За тэгээд Jenny бол энэ дуугаараа ерөөсөө 1-2 хоногийн дараа 14 сая хүн үзүүлж чадсан гэсэн тийм тооцоо байдаг юм байлээ. Энэ бол одоо Монголын хүн ам бүгдээрээ нийлээд 3-4 удаа үзсэн,тэй адилхан үзүүлэлт байхгүй. Тэгэхээр бол энэ солонгосын дууштай хувьд бол маш өндөр үзүүлэлт гэж үздэг юм байлээ. Тэгээ ямар ч байсан маш сайхан үзүүлрийг үзүүлсэн чамд их баярлалаа. Маш их Чи бол баярлалаа. яг Jenny шиг чадсан шүү. Баярлалаа. Баярлалаа. Шүүгч ганхуу. За сайн уу хатан номондоо. Сайн байна уу гэх. За би чиний хөдөлмөрч занныг чинь би магтах гэсэн. Ягаад тэгэхээр ялагч болчхоор дараагийн дугаар муугаар дээр жоохон суларчдаг тал бол байдаг. Мэд бол өнгөрсөн 7 хоногд бол маш сайн хөдөлмөрлсөн байна. Чи энэ бүжгийг бол яг өөрийн Халуунагийн бүжиг юм шиг хийж байна.
Дууны хувьд бол миний дуу Jenny-гээс баг илүү гоё дуулчлаа. Уг нь адилхан дуулах хэрэгтэй юм. Одоо энийг яаж шүүх юм би мэдэхгүй байна. Гоё дууснаар нь одоо доошогоо оноо таталтай биш энэ ч одоо айгүй хэцүү болж байна. Тэгээд солонгосчууд үнэхээр айхтар юм аа. K-pop гэдэг энэ урлагийг бол үнэхээр улсын дэмжиж санхүүжүүлээд дэлхийн урлаг болгочихж байгаа байхгүй юу? Одоо ингээд чамайг харахаар ямар ч K-pop-ийн одоос дутхааргүй харагдаж байгаа байхгүй юу? Монгол улс энэ уран бүтээлчдийнхээ жоохон дэмжиж өгөх юм бол бид нар бас дэлхийд гарах боломж байна гэдгийг мэдүү нотолжлоо. Баяр хүргэе. Баярлалаа ах байх. Үнэхээр баярлалаа. Ичээнэ баярлалаа. Хувийн дугаар 2 халууныг та бүхэн дэмжээрэй. Харин чамайг Rapper Rocker 2 найз чинь буудан дээр хүлээж байна. Халуун амжилт хүсье. Өдөө хатгсан хэв маягаараа алдарсан Өмнөд Африкийн The Antwoord хамтлагийн хуучны нэгэн уран бүтээлийг төлөвлүүлэхээр дараагийн оролцогч бэлэн болжээ. Ингээд тайцнаа Антомын хичээлээ заануу хэмээн Баяр Цэнгэл багшаа урья. Хариултыг энэ тэр өөрөө хариулнаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч, даатгалын салбарын мандайлагч, мандал даатгал Баяр Цэнгэл дайсвэ. За баярж гин үү? Баярж байна. Цэнгэж гин үү? Цэнгэж байна. За 5 дахь дугаар дээр баазар дараад. The Antwoord. Одоо Африкийн хипхоп хамтлаг юм бай тээ. За хэцүү зүйл юу байна? Болж гин үү? Эмэгтэй хоолойд тэгээд хитрхи бүр дэндүүн эмэгтэйдээ маш шингэн нэг их ярзааж дуулахгүй шүү минь. Яг ингээл амны хайрцаг хөдлөхгүй. Хэцүү л. За тэрхийн өнгө чинь бүр дотгошоогоо ороод нэг тийм хаашаач хинтэй нэг сөнгөдөж юм шиг дураад байгаа. Яг та яг жоохон тунгалаг. I think you're freaky and I like you a lot. Ер нь одоо баярч нэг жүжигчнэр төгссөн шүү дээ. Жүжигчний ур чадрын хичээл чинь нэг төргийн хэллэг мэлэг ордог байсан. Энэ бол асуудалгүй байх гэж би хараад байгаа шүү дээ. За гайгүй үсттэй. Ер нь бол дажгүй гэж бодчих. Чи одоо юу гэж бодож байна? Ер нь амар дажгүй гэж бодчих шүү. Энэ дуун дээр болохоор нөгөө нэг жоох юм гаж ерөөсөө нэг юм сонин гаж л байх юм. Одоо энэ араа эндээс хаашаа харж магадгүй. Зүүн баруун харж магадгүй. Энэс нэг 1 2 3 нэг юм хөдлөө. Мотоцикл юм уу? Тэ мотоцикл. Тэ. Одоо энэ болохоор араа энэ давтамжтай 1 2 3 тас гэж зогсож байгаа байхгүй. Араас нь тэгээд 2 цохно гэсэн үг. Яваад үзье та 6 7 8 1 2 3 тас и тас 2 цохно гэсэн үг. Тас. За ингээд баяраа Африкийн хипхопчин болгодог хэлсэн дөрч. Тий. Баяр цэнгэл баяртай гэж та бүхнийхөө The Antwoord Tesla.
you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. I think you're freaky and I like you a lot. Ай. За энэ шоу бол үнэхээр энэ залуучуудын энэ баазар бол үнэхээр энэ залуучуудын нэр чөмгийн дундартал авьяасын шахаж байна. Юу ч үзээд байгаа бөөмөд амьдрал баян болохоор энэ шоуны ачаар бас төрлийн юм үзэж байна. Гоё байна штэ. Зөгч штэ бас ийм стил. Гурав яа. Сайхан байна. Гурван хилийн холимог хачин донжтой аялгаар дуулж эдгээр сонин эвгүүцсмээр үзүүлсэн түнд та бүхэн юу хэлэхсэн болоо шүгчтэй анхөө. За ста баазар бол чамааг бол үнэхээр сорж байна. Тэгээд дэнтфуд гэдэг үнэхээр залуучууд бол сайн мэдэх байх. Зүгээр яг энэ клип нь бол үнэхээр заваан л та ингэ үзэхээрээс нэг. Тэр заваан орчныг бол яг заваан чигээрээ авчирч чадлаа. Эмэгтэй хүний дүр штэ. Эмэгтэй тэгээд одоо дуу мог нь бол манай баяр цэнгэл бол яг л гаргалаа. Одоо энэс илүү одоо яг түн шиг байна гэж юу аахуд дүүд амжилтсан. Баярлаа. Яг л байна. Тэгэл зогсдог шүүчээ. Жаргал сайхан шүүгч. За баяр хүргэе. Баяр цэнгэлгүйгээр яг түн шиг шоу бол утгагүй л дээ. Чамаас их юм гарнаа. Цаашдаа бол ойлгомжтой. За миний бодож байгаагаар бол энэ өөрсдийнх нь нинжа болон нөгөө нэг Ялондогийн өөрсдийнх нь хэлснээр бол нөгөө зэп урсгал гэж. Энэ бол өмнөд Африкийн, ер нь Африкийн хип хопчд, Америкийн хип хопчд өгж байгаа хариулт гэсэн энэ том одоо үзэл санаа цаана явдаг. Ер нь бол их цантай шүү эдэр чинь. Мундаг байж чадлаа. Баяр хүргэе. Би чамд бараг тэдэн баал өгөх шахаж байна. Баярлаа. Их тоо шүгчээ. Энэ эвгүй хөөрхөн залуу танаас сэтгэлдлийг хүлээж байна. За нэрээ эвгүй хөөрхөн байна. Үнэхээр тэр итгээд сонин хөдөлгөөн, тэр итгээд сонин гаж тийм байдлуудыг бол энэ тайзан дээр бүжигчтэйгээ хамтраад маш гайхамшигтай үзүүлж чадлаа. Зүгээр ингээ харж байхад ингээд бүр ингээ алмаараад энэ юу болоод энэ дэр хаанхаа харь гаригийн ус хүрээд ирвэ гэтэл гоё үзүүлж чадлаа. Дөрөвдөө маш сайн хувирсан байна. Тэр бодолд тэгээд хувцас үнэхээр сайхан хоолоо бол яг дуурайсан байна. Маш их хөдөлмөр гаргасан байна. Баяр хүргэе. Амжилт хүсье. Хөөрхөн байсан шүү. Шүгчтэй баярлаа. Адта авьяаста энэ залууг дэмжиж 7% дугаарыг сайн нүдлээд аваарай. Ирэх музыкчтэй. Таныг буудан дээр найзууд тань хүлээж амжилт хүсье баярцэн гэлээ. Баазар таарах болгонд баярлаж таларснаа илэрхийлэн даруухан инээмсэглэж хүлээж авдаг нэгэн оролцогч энэ шоунд бий. Түүнийг бэлтгэлээ хийж байхаг энэ нууцаар харвал даруухан инээд боловсон харьцааныхын цаана нэг тийм хүнд ч анзаарагдамгүй харгислал, хатуурхал, металл хайгчаар олж болохоор металл авир нуугдж байдгийг анзаарах болно. Та бүхэн ч бас түүнийг ажиглаж байгаарай. Энэ үзүүлбэр Бархуугийн жинхэнэ төрхийг бидэнд илчлээ. Даатгалын салбарын манлайлагч Мандал даатгал. Хүлээлтээс илүүг Mobicom. Сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч хүлээлтээс илүүг Mobicom Бархуй.
За сайн. За энэ өдрийн мэд. Энэ өдрийн мэд. За. Энэ удаа нэг рок стар болох шаардлага гарсан тийм ээ баазар дараа. Одоо бол хөгшин рок болох гээд. Тэгээл одоо үз таранда нилээ ширүү харцтай. Тэнгүүтээ дээрэс нь бас нэг юм камер л бас ингэж өгөл. Тэ нэг юм яасан тэ нэг юм хөмсөг өргөөд нэг ингэж өгөөд дандаа юм нэг ерөөхдөө нэг лайв өдөр жижиг хэрэглүүтэй. Жижиг хэрэглээ. Тэгэхээр нэг юм тайг байвал таавал нэг эргэлж өргүүлээ. Тэ эргэлж өргүүлээ. Гэтэ манай энэ стил имиж ер нь гаднах төрх ер нь их айхтар тийм одоо юу гэдэм тэ одоо тий. Ер нь бол их онцлогтой дуучин юм байлаа. Голс бол мэдээж одоо рок гэсэн юм хаалаа. Чи өөрөө амар тийм зурсан хоолоороо шахсан юм шиг тэгээд дуулаад байгаа мөртлөө их тийм зовиоргүй. За тэгээд өнгөн ихгүй шулуун гарч ирээд байгаа. Тэгтээ дуулж аж байна. За энэ дахиад авчи. Yoko, D-Wise, your blood like ice. One look could kill my pain. Your thrill. I wanna love you. Яг зөв тий. За чи яг энэ дээр л амьсгаахад авч. За энэ бараага дээр одоо хүмүүс алгадчих хүлээгээд байна. За. Рокинг болгодог гинт байж. Амжилт. За. Яс хоёроо дэшгээ гарна. Маргууд баяртай гэж би та бүхнийхөө Alice Cooper. You're cool, be wise. Your blood like ice. One look could kill my pain. Your threat. I wanna love you, but I better not touch. I wanna hold you, but my senses tell me to stop. I wanna kiss you, but I wanna too much. I wanna taste you, but your lips are venomous poison. Your poison running through my veins. Your poison.
Тэр. Энэ дотор өстө биш л дали харагдаж байгаа байх та. Бархуугийн хажууд. Бархууд нэг металлог авир нуугдж байгаа гэж би хэлээгүй юу үзэгчтэй. Яг түн шиг байж хүнд хөгжмийн хэмлэг мэдрүүлж чадвал үзэгчтэй. Яг одоо Монголын рокийн түүх, рок бофын нус товчог бичсэн жаргал сайхан шүүгч танд юу хэлэх гэж догдлон суугааг хоёулаа хамтдаа сонсъё. За бархуу гоёхон байх удаа гэж одоо хэлбэр байна да. Өөр одоо юу өгөх вэ? Тэгэхээр чи яг жинхэнэ Alice Cooper шиг байж чадлаа. Миний үеийнхэн чамайг их сонсч өссөн гэж хэлж болно. Энэ хүн юугаар алдартай вэ гэхээр хөгжмийг театртай холбосон. Театраар хөгжмөөр театрыг бий болгож чадсан. Үүний ардталт нь бол Frank Zappa, Kiss хамтлагийн энэ жигсдэг баг. Энэ өрөөсөө нэгдүгээрт нь явдаг. Түүнээс гадна Alice Cooper бол бас нэг агуу хэлсэн байдаг. Би мөнгө, үхэл, тийм ээ, секс гурваар дайжигнах гэж тайзан дээр гардаг гэж хэлсэн байдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ хүний амьдралын утга учирыг бархуу миний дуу гаргах гэж энэ нэг 3 минутын дотор энийг илэрхийлэх гэж маш их хөдөлмөрлсөн байна. Би чамайг шүтэж чинь яг үнэндээ. Баяр хүргэе. Баярлалаа тань, маш баярлалаа. За Монголын рокийн загламаас эсхийн шүтүүлээд амжлаа. Баяр хүргэе. Инх тул шүүгч. За баяр хүргэе бархуу. За баярлалаа. Бархууд маань үнэхээр яг энэ дуучны дүр төрх үнэхээр яг таарсан байна. Маш сайн яг түн шиг байж дуурайлаа. Дээр нь яг жаахан хилдгээр тэр театрчилсан байдгийг, тэр дууны нөгөө дотоод ертөнцийг маш сайн харуулж чадсан нүрийн хувирал, тэр алхаа гიშгэ, харц энэ тэрийг яг үнэхээр жүжигчин хүн учраас бас энэ дуундаа орж уусаж чадчихна гэж бодож байна. Гайхамшигтай байлаа. Үнэхээр рок яг энэ тайсан дээр өнөөдөр яг рокийг бас авчирч чадлаа шүү. Амжилт хүсье. Баярлалаа. Баяр хүргэе. Баярлалаа шүүгч ганхүү. За сайн уу бараа. Сайн байна та. Би наад зовлон гэж нь бас мэднэ л дээ. Яг ингэж хоолоогоо шахаж дуулна гэдэг бол айгүй хэцүү. Үнэхээр хоолойг нь бол дөөрэж чадлаа л гэж бодож байна. А дүр төрх бол тэгээд угаасаа мэрэгжлийн зүрхчин хүн бол тэр тал дээр бол тэгэл ажиллах нь ойлгомжтой. Зүгээр энэ үнд үнэхээр Alice Cooper гэдэг legend л дээ. Одоо хүртэл дуулж байгаа шүү дээ. Та хизээ тайзнасаа буух вэ гэсэн Mick Jagger надаас 6 ах юм байгаа юм. Тэгээ би Mick Jagger-ыг өгсөний дараа 7 жил дуулаад бууна гэж байгаа байхгүй юу. Тэгээ ингэсэндээ Mick Jagger-ыг төрүүлнэ гэсэн тийм сонин юм ярьдаг. Тийм учраас энэ бол гайхамшигтай дуучин. Тэгээ өнөөдөр тэр гайхамшигтай дуучныг яг түншгийн тайзан дээр гайхамшигтай амьлуулж чадлаа гэж хэлдэг. Тэгээ найстай баяр. Баярлалаа. Баярлалаа. Шүүгчтэй баярлалаа. Бүсгүйчүүдийг хортой зөөлсөн муу залуугийн үзүүлбэр танд таалагдсан бол 5 дугаартай оролцогч Бархууг дэмжээрэй. Ах та буйдандаа морилно. Маш олон гайхалтай үзүүлбэрийг үзүүлж байгаа оролцогчдод талархлаа. Дараагийн үзүүлбэр чухам ямар үзүүлбэр байх юм болоо? Эрхэм үзэгчтэй хэсэг хугацааны дараа эргэн уулзцгаая. Хужирт байгалийн эрдэс тус Монгол хүмүүр эрүүл байг. Сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. Хүлээлтээс илүүг Mobicom. Оддын дүр товирдог яг түн шиг шоу нэвтрүүлэг таны хүлээлтээс илүүг үзүүлэхээр MPM Event Hall-оос үргэлжлэн хүрсээр байна. Та бүхнийг сонсъё үзэгчтэй. Та бүхэн энд байна уу? Зөв явахад бас цухгуан дуу шиг зөөлөн замбууланда уйдахын завгүй. Уурлахын шалтгаангүй яг түн шиг шоуныхаа 5 дахь дугаарыг үзэн суугаа. Монголын ард түмэндээ дараагийн оролцогчоо танилцуулж таарсан баазрыг нь сануулъя. Хаан заяатай орчлон хайрлан аргадахаар нас жингийн хувьд нэлээд зөрүүтэйч завхан нутгаараа угалдаг Монгол улсын гавьяач жүжигчин Бат Сүхийг амархуу та бидэнтэй уулзуулах болно. Хүлээвцгаая. Нэвтрүүлгийн ивент этгэгч Хужирт байгалийн эрдэс тус Монгол хүмүүр эрүүл байг амархуу ирж явна. Yay! За өрөөмэд. За өрөөмэд. За. Замархуу энэ удаа даалгавар 5 дахь дугаар дээр дүн гээл татсан чинь
дүн гэж бац үг гараад ирдэг шүү дээ. За дуурайхад хоолойны хувьд ялангуяа шүү. Хайлаарэ. Оо тий яг зөв. Зөөлхөстэй нэг ч өөрийн вибрац те янз бүрийн илүүттэй мьют хийхгүй. Яг л чигээрээ яг энэ үгийг ингэж авах хэрэгтэй шүү. Яг ерөөсөө манайр бол яг ингэ чигээрээ дуулдаг. Нюанс багтай. Ерөөдөө чиг тэр тий багш нар сайн зөвлөгөө өгсөн. Зөвлөгөө өгсөн мэдээж. Нэг хамгийн одоо чухал нь нэг бүжиглээд нэг ингээд наашаа цаашаа гүйдэг тийм шаардлага бол байхгүй. Хандлага бол тэр чигтээ нэг юм эерэг тий бүх юм ингээ нэмсэглэл хайран дээр тогтож байгаа мэд ингээ яг гарын хөдөлгөөн болгоно үнэхээр л би чамд хайртай тий үнэхээр их орноо би бинийг хайрлаарай тий гарны хөдөлгөөнүүд бол ойлгомжтой байлаа сайн мэдэж байгаа тий Нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай намрын бутан бүргчнэ хөрхи Амархууч юу нэ аймгийнх гэж явд юм бэ? Би өөрөө Булган аймгийн орхон сум байх. За. За тэгвэл Амархуугийн үзүүлбэрийг бүгдээрээ өдөө авч үзье. Ингээд булганы хүнийг завхны болгодог дэвтэнд өрч байна. За баярлалаа. Амархуудаа баяртай гэж хэлье. Тайснаа Монгол улсын гавьяач жүжигчин Бацүх. Нандин цэнхэр тэнгэрийн хайлаарай намрын бутан бүргчнэ хөрхи насан өндөр авэж хайрлаарай нарти жамн булаач хнэ хөрхи Амдэрди зүрхэн тэрэн хайлаарай Амдэрди зүрхэн тэрэн хайлаарай Би таньдаа энэ тэнцүү ханч цүү хаан таньдаа өнгөрч байна шүү Хараа лувиг бидрик чуу Ярхара тав руудас бидрик Тэнгиштэндэ хачинд зэрхэд төгшөлтэй чуу хан итфир хан ситфир хазая Илэнцүүдийн сургаалын март Сигури хүсхэн сатавэ Эхизэтгэл урагага экин зэбэ Энтэн сухан шатсухан фая Эхизэтгэл урагага экин зэбэ Сухан фая Сайн байна уу? Сайн байна уу? За, энэ хөөрхөн багштайгаа хамт манай яг түншгийн тайзнаа хүрэлцэн ирсэнд маш их баярлаа. Баярлаа. За. Авьяасдаг хөөрхөн хэрсүү Батнэрэл дүүтэй.
Уран бүтээлийн өндөр амжилт, сурлагын өндөр амжилтыг ах эгч нар надад ашиглалтаар хүргэж байна. Баярлалаа. Амжилт хүсье. Ажил бүгд амжилт хүсье. Баярлалаа. Ой. Яа болох нь гэж стоног хэрсүү. Гайхалтай. Тэгээд амархууд энэ удаагийн баазар дуурайхад хэр байв гэж сэтгэлийг сонсъё. Ерхэд гадаад орон бүтээчдийг дуурайхад аягүй хэцүү байх болоо гэдэг төсөөлт Бацэг бах дээр маань бүрийн эвдэрсэн шүү. Үнэхээр өөр ингэсэн манертэй, өөр ингэсэн стилтэй, өөр ингэсэн дотоод аягүй гоё баян ертөнцтэй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд Бацэг бахад дуурайсан маш их баяртай байна. Аягүй колоритны уран бүтээлч гэж би бодож байна тавида. Тэгэлгүй яхаа. Шүүгчтэй сэтгэлийг хоёулаа хамтдаа хүлээн авъя. Шүүгч Инхтул танаас Бацэг гавьяат үг сонсгоч. За, сайн байна уу гавьяата? Амархуугаа харсан чи нэр үнэхээр хуурчихжээ. Нөгөө нэг хөдөлгөөнтэй, нөгөө нэг амархуу чи нэг тайван алхаатай, өөжөө тайван нөгөө Монгол ир хүн гэдэг шиг тийм болчихсон байна, дөрдөө хувирсан байна. Баяр хүргье. Баярлаа. Ганхуу шүүгч. За сайн амархөө. Сайн байна уу та? За юуны өмнө нүр хувиралтынхаа багт баяр хүргэстэй байх, орсуудаа баяр хүргэстэй байх. Ягаад тэгэхээр ердөөсөө ч амархуу харагдахгүй байна. Тэр нүр хувиралтын тал дээр бол ярих юм алга. За мэдээж Бацэг бахыг дуурайхт бол хэцүү. Дуурайх нэг л юм байгаа. Тэр нь бол хоолой. Хоолой нь бол үнэхээр ингэ дөхүүлсэн байна. Тэгээд дээрэс нь дууны сонголт маш зүг байлаа. Ягаад чи Батар нэрлийг гараад ирэхээр нэг тийм уяраад явчихдээ ингээ нэг хайр хүрээд бүр нэг одоо яаж Батар нэрлэл гараад ирсэн байхад тэгээд дойшоо мойшоо оноо өхөвдөө энэ ч одоо тактикийн үед их зүг болоо явж байгаа байхгүй юу. Тэгээд амархуу өнөдөр үнэхээр мундаг байлаа гэж. Баярлаа. Баярлаа. Жаргал сайхан шүүгч. За. Завхны Бацэг гэдэг бол нэг тийм хоолой мэдээж яриг ойлгомжтой тийм ээ. Тэр нэг сайхан тослог хамбан хоолой гэж байдаг тийм. Тэр яг Бацэг гавьт байдаг. Тэр хүний хамгийн гол нэг тийм нэг дотоод юу гэдгиймдээ үзэл санаа, энерги нь тийм ээ их ард түмэнд үзэгчдэд их гоё очдөг. Чи энийг бас их гоё гаргаж чадсан гэж ахын бодож байгаа юм. Ер нь бол дууны сонголт их зүгээр. Батар нэрэл та хоёр үнэхээр сайхан гаргаж чадлаа. Баяр хүргье. Баярлалаа. Хэцүү шүү энэ бол. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд авьяаслаг амархууг та дэмжиж байгаа бол амархуугийн үзүүлбэр таалагдж байвал 8% дугаарыг бүү мартаараа үзэгчтэй. Амархуу баяр хүргье. Old school сонсож өссөн хүмүүсийн хувьд одооны энэ рэп зэргийг ойлгоход үнэхээр төвөгтэй. Мэддэгт нь мэрэгэн цоохор, мэддэггүйд нь эрээн цоохор хөгжмийн энэ урсгалыг Америкт олон жил амьдрахтаа аргагүй сайн судалсан, судлаад дурлсан, дурлангуудаа суралцсан рэприйг өгтөн авцгаая. Нэвтрүүлгийн ивент итгэгч хүлээлтээс илүүг Mobicom. Сүндэрмэ. Юу ах вэ? Дээр гоё юу? Гоё би ч одоо энэ яг энэ байгаа ингээд түрээсэлсэн. Байж байна. За, энэ удаа Акэст. За. Хэя. Сонин содон зүйл юу вэ? Артлахны Фандер ингэжэл. вокалист 3 нь ингээл идэг санагдаад байна те. Тэгэл. Нилээ микрофонтой харьцдаг. Тийм байлээ бүр ингэ барьчт юм байлээ шүү. Тэг тэрний мөр хөдлөөдсөн баачка нэг яаж хөдлөөд толгойдоо хөдлөөд нь яаж хөдлөөд ингэ ингэ доороо юм баунстай байгаа даахгүй дандаа юм баунстай. Эвсэлгүй чимшин мөртлөө нэг юм дэлчгэр бүр ингээд бүрстаа нэг ингэсэн л хөдөлгөөнтэй нэг юм хард үстэй энэ дээрээ мингтэй их гой дүрээ айгу гой дүр. Арталт нь байгаа вокалист 3 руу бас айгу хандаж хандах уу. За. Тийм үү. Ингэж яваа шүү. За, дуулалт. Дуулалт одоо тэгээд тэр Сүндрэтэй төстэй зүйл юу вэ? Гүй, ёстой байхгүй. Харин My baby don't mess around because she loves me so, and this I know for sure. But does she show? Нэг тийм юм хаанг те.
Би сая цом ахта видео кол хийдээд тэгсэн чи харин тайз майц нэг айгүй ном ногоо айгүй Тийм эко шүү дээ. баг шиг. Йоо, яг тийм Тэр ном ногоо байгаа юм шүү. Ном ногоо харин хурцч ногоо, арийн бэкграунд бүх юм ч ногоо. Гоё. За тэгвэл Сүндэрмаг эко тайзанд хүргэж өгдөг дээлтэнд орж байна. Амжилт. За окей, баярлалаа. За. Сүндэрмадаа баяртай гэж хэлье. Тайснаа Outcast. My baby don't mess around because she loves me so, and this I know for sure. But does she really want me? But can stand to see me walk out the door. Don't try to fight the feeling, 'cause the thought along is killing me right now. Thank God for mom and dad for sticking two together, 'cause we don't know how. You think you got it, oh, you think you got it, but got it just to get it, 'cause there's nothing at all. We get together, oh, we get together, but separate's always better when there's feelings involved. If what they say is then what makes, then what makes, then what makes, then what makes, then what makes so why are we so in denial where we're not happy? Yeah, don't wanna hear me, just want to dance. Now all the Beyoncés and Lucy Lou's and Debbie Dolls. Shake it, shake, shake it, shake it, shake, shake it, shake it, shake, shake it, shake it, shake it like a Polaroid picture. Shake it, shake it, shake, shake it, shake it, what you do. Shake it, shake it, shake, shake it, shake it. You know what to do. Яна. За. Янзтай яалтчгүй бүх цагийн шилдэг уран бүтээлч яалтчгүй манай Сүндрэ ураа ичлаа. Наад сая нэг эвгүй бүжигч ирэх баасан гаргаас тренд болох үү. Нэг явдаа өгшөө. Энэ айгу балаа. Явдаа. Яа. Айгу сайн үтлээ бүр их. Маш гахалтай. Сүндрэгийн хувьд үзүүлбэр тэнэг шүүгчдийнхээ үгийг хоёулаа хамтаа сонсон. Шүүгч ганхүү. За сайн уу Сүндрэ? Сайн байна. За Outcast гэмэх энэ гайхамшигтай ер нь бол рэп дуучин гэж яваад байгаа шүү дээ. Тэр дундаа бол одоо Америк дээр бол өмнөд талын рэприйг одоо хамгийн том төлөөлж байгаа нэг том төлөөлж яалчгүй бол Outcast. Тэгээд миний ойлгосноор бол чи дууны сонголтыг зөв сонгосон байна. Хэя гэдэг энэ дуу бол үнэхээр гарсан даруйдаа л одоо байлдан дагуулж чадсан гайхамшигтай дуу. Тэгээд дүрийн судалгааг бол маш сайн хийсэн байна. Үнэхээр тэр гол нэг тэр нэг сонин хөдөлгөөн, тэр бүжиг. Тэгээд хоолойны хувьд бол үе жоохон Сүндрэний хоолой сонсогдоод агш надад санагдлаа зүгээр миний бодол шүү. Тэгээд үдээ амжилтсая. Жаргал сайхан шүүгч. За баяр хүргэе Сүндрэ. Баярлалаа. Би энэ бас клипийн хэдийд удаа үзчихсэн. Яг тэр клип бол яг санагдуулж л энэ. Тэгээд энэ Андре 3000 гэдэг одоо чиний одоо тий энэ дүр чинь Андре 3000 чинь агуу гитарч Джейми Хендриксийн бас дүрийг бүтээсэн. Тэргээс их алдартай. Ер нь бол өмнөд Америкийн буюу Атлантын хип хопын тэр нэг төрөмгийн дайсгансан хүнийг доош нь дээш нь хийдэг тэрийг маш уянгийн цоглог тэгээд их тийм утга агуулгатай их тийм армантик болгосон гэж
хөгжмийн судлаачд бол үздэг юм байлаа. Баяр хүргэе. Баярлалаа. Мундаг байсан. Баярлалаа. Шүүгч Игтүүл танаас дэгдэг сонсъё. Томоос том баяр хүргэе. Чи яг дүрдээ бүр жинхнээсээ хуурчээ. Өмнөх дугааруудад бас л эрэхтэй болоод байсан. Энэ бол бүр гайхамшигтай яг адилхан байна. Өнөөдрийн тайзан дээр миний хувьд бол чи огт өөр амьсгалыг энд авчирч чадлаа. Дахин баяр хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Чи шүү. Баярлалаа. Сүндрээд баяр хүргэе. Та бүхэн сүндрийг дэмжиж байгаа бол 4 гэсэн дугаарыг ойтоондоо ортол чэйжлээрэй гэж та бүхэнд хүсэх байна. Баярлалаа. Найзуудтай таныг бөөдөн дээр хүлээж байна. Баяр хүргэе. Ухаанбаатартан нүргэлэх эстрад хөгжмийн чимээнээс илүү учирлаж аргацсан уртын ардын дундаа дурладаг үзэгч байваас дэлгэцэндээ ойртон тухално. Та бүхэнд дуучин Маралжингоогийн нуугдмал авьяас таалагдана гэдэгт итгэлтэй байна. Марлаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч даатгалын салбарын анхны хувьцаат компани өсөлтөөрөө тэргүүлэгч Мандал даатгал Маралжингоо ирж явна. За, хай. За сайн уу. Маш гоё харагдаж байна. За баярлалаа. За, Марлаа маань одоо 6 дугаарх үзүүлбэр ямар үзүүлбэр бадар таарлаа? Энэ удаа таарсан баазар бол маш гоё баазар таарсан. Тэр одоо Монгол Улсын ардын жижигчин эрггүй хэмээх одоо гайхалтай уран бүтээлчийн дуулсан бид бүгд хамгийн сайн мэддгээр Алсын газрын зэрэглээ гэдэг нөгөө энигмагаар бас мэдэрч хүмүүс. Яа. Тийм. Уртын дуучдын маань яг ерөнхий тоглолт мимик нь яадаг вэ гэхээр нэг юм бүр юм драматик юм хизээч байдаггүй юм шиг санагдсан тий. Ерөнхийдөө бол яг энэ нэлээд дотортой тэр нот амьсгаа тий дотор энэ бүгдийг л яг хүмүүст яг юм баг ингээ нүдэнээ сонсоход баг нөгөө драматад ах шаардлагагүй тий зүгээр нүдэнээ сонсоход л нөгөө хүн баг тэр дуулж байгаа бүх зүйлийг төсөөлөхөөр тийм агуу одоо бас урлагчтай тий. За дуулалт уртын дуу шуранхай гэдэг нь маш олон янз байд юм байлаа. Судалгаа мэдээж хийсэн баг. Шуранхайлах гэж айгу за яг үнийг хэлэхэд айгу хэцүү мөлий. Амар хэцүү мөлий. За, ерөнхийдөө болж байна. Вибрацуудаа өшөө жоох ойрхон. Бүр илүү ойрхон тэр цоглогнуудаа болж идэх юм нөгөө. Нэргүйгүй уран бүтээлийг сонсож байсан тэр хүнээр ингэж хөглөгддөг уран бүтээлчдэд зориулаад чадхатгаараа дуулна. Тийм. За ингээ Маралжингоогоо уртын дууны шуранхайтай уянгалаг сайхан хоолойтой болгодог лифтэн дөрье. За баярлалаа. Оролцогч Маралжингоодоо баяртай гэж хэлээ. Тайснаа Монгол улсын ардын жижигчин нэргүй.
Яаж ийм хоолоо гаргаад байна? Вау! Сэмэнэ. За, үнэхээр сайхан нэг сэтгэл тайвшраад, нэг сайхан уужраад явчлаад чамд баяр хүргье. За маш их баярлалаа. Тэгээд Алсын газрын зэрэглээнд аянда уяран суусан шүүгчдээс сэтгэлийн сонсъё. Шүүгч Энхтуул таны сэтгэлийг хүлээж байна. Гайхамшигтай л гэж хэлье да. Үнэхээр гайхамшигтай. Чи яаж ийм хоолоо гаргаж чадваа? Бүр хэлэгч үг олдохгүй байна. Яг сонсонгууд ерөөсөө ингээл арис ирвэгээл үрс ингээл босч ш. Тийм гайхамшигтай. Үнэхээр өөрийнхөө чадал хоолоогоо л үнэхээр сорж чадсан байна. Тэгээд энэ нэргүй хчгээ дэлхийн талтан дээр гасан уртын дууч болоо чи. Чамд уртын дуучин бол зам бол онгорхоо байна шүү. За баяр хүргэе. Баярлалаа. Маш их баярлалаа. Жаргал сайхан шүүгч. За баяр хүргэе. За баярлалаа. Яалтчгүй л одоо 1990-ад оны дунд үеийн тэр нэг их гоё монголоор бахархж ирсэн тэр уртгийн дуугаар бахархж ирсэн тэр сайхан үеийг миний дуу бол маш сайхан гаргалаа. Хоолойны хувьд бол ярих юм алга. Чи бол үнэхээр яг жинхэнэ одоо хоолойны урлаг гэдгийг бол тултал нь харуулж чадлаа. Ер нь Монголын уртгийн дуу гэдэг бол Алсын газрын зэрэглэгч чи өөрөө бол талын дуу, их талын дуу, дарган гардын дуу штэ. Энийг бол одоо үнэхээр яг Монгол орн даяар биш дэлхийн даяар ихшлэх хэмжээнд ихшлүүлсэн энэ нэргүй ардын жүжигчний дуултыг миний дуу маш сайхан гаргаж чадлаа гэж одоо би хэлэх нь баяр хүргье. Шүүгч ганхөө. За сайн амарлаа минь дөө. За сайн байна уу ганхөө. Шар ус бостлаа авлаа да ястай. Сая урдтай бүр гар мар чичрээ юу болоод яага явчих. Совчроо олохоо боллоо. Тэгээ миний дүүд үнэхээр маш хэцүү баазар таарсан. Тэгээ энэ баазрыг миний дүүст нэр төртөө даваад гарлаа. Одоо өөр юу гэх вэ нэр. Тэгээ яг л нэргүй өгч ингэж л дуулдаг. Яг тэр дээдийн өнгүүдийн ингэж л авдаг. Тэгээд дээрэс нь нэргүй өгчийн тэр нэг хинч хизээч авч чаддгүй нуглаанууд байгаа. Вибрацууд. За миний дүү тэрийг бол яг л тэр чичрэгээ тэр юу мөнгө нь яг л авч байна. Маш сайн судалсан байна. Одоо ахт нь үнэхээр хэлэх юм алга. Тэгээд өстой дүүгээ багсаад баршгүй. За маш баярлалаа. Баярлалаа ингэж. Өнөө үгсэн хайрсан шүүгчтэй баярлалаа. Авьяастай дуучин маралжингог дэмжиж бий үзэгчд 3 гисэн дугаарыг сайн тогтоож байгааг итгэлтэй байна. Андууд тань халуун тэрвэрлд бэлтгэхээр дисэн ядан хүлээж байна. Гүйдэн өрж байна. За баярлалаа. Шоу нэвтрүүлгийн өнөөдрийн үзүүлбэрүүд үзэгч танд хүрлээ. 4-9-оор шүүгч оролцогчд маань оноогоо өгөх ёстой эрхэм үзэгчтэй. Хэсэг хугацааны дараа эргэн уулзцаая. Монгол хүмүүр эрүүл байг. Илүү гэрэлтэн D-Light. Формосо центр MPM Ventrol. Яг түн шиг нэвтрүүлгийн тайзнаа дэлхийн болоод Монголын оддыг яг түн шигээр навчирсан авьяаслаг 8 оролцогчтой баярлаа. Энэ дашинд бидэнд гайхалтай хуралдуудыг үзүүлсэн нүүр хургалтын багийн хамт олондоо Мирак салоныхандаа талархал дэвшүүлье. Харин одоо өнөөдөр биднийг эргэлзүүлж, гайхшруулж, бишрүүлж чадсан 8 үзүүлбэрээ эргэн нэг санацгаая. Gucci gang, 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 Gucci gang. Spend 3 racks on new chain. Yeah. My bitch love do cocaine. Bitch, not I'm solo. I wanna hold you by my senses. Take me to stop. I wanna kiss you, but I wanna too much. Yeah, don't wanna hear me? Just want to dance. Now all the Beyoncés and Lucy Lucy. Өнгөрд хосолж илүү гэрэлтсэн энэ өдрийн үзүүлбэрүүдийг шүүгчд хэрхэн дүгнснийг хамтдаа сонирдон толилцгоё. Шүүгч ганхөө.
За өнөөдөр дахиад л 5 дахь дугаар дээр бүгдээрээ л мундаг байлаа үнэхээр. Гэтэ одоо оноогоо өгдөг журмаараа өгье. За 4 оноо Наки. Наки мэдээ энэ нэг тийм одоо техникийн алдаа гэх юм уу яг 2 хүнийг хоолоогоор бол дуурайжуулна. 4-ийн дуурайх гэхээр ингээд аль нь гэхээр айгүй хэцүү болчиход байгаа шүү. За түүс дуулах муулах дээр бол ярих юм байхгүй мэд өөрөө мэдчихэж байгаа. За Сарна 5 оноо. Халиуна 6 оноо. Сүндрэ 7 оноо. Тэгэхээр яг л байсан. Барху 8 оноо. Баяр цэнгэл үнэхээр өнөөдөр үнэхээр мундаг байсан шүү мэндөө. 9 оноо. За өнөөдөр нэг тийм юу ч юм дээ. Монголчууд versus гадаадынхан гэдэг нэг тийм л юм явсан болов уу гэж би хувьдаа харлаа. Тэгээ өнөөдөр бол миний хувьд бол Монгол нь яллаа. Ер нь бол ингээд шүүгчнэрд ингээд нэг нь цойлчгоор их амар байд. Одоо ингээд юм бодохгүй шууд тэрийгээ өгчдөг. Тийм учраас амархуу 10. Тэгээ миний хувьд бол үнэхээр зүгээр ямар ч бодлоггүйгээр юу ч бодохгүйгээр шууд ингэж оноо өгөх би их дуртай гэж марлаа мэд өнөөдөр үнэхээр тасархай байсан шүү 12 оноо. Хаагүй шүүгчтэй баярлаа. Одоо жаргал сайхан шүүгчийн үнэлгээг хамтдаа 8 оролцогч маань хүлээн авъя. За хэцүү байна. Манай оролцогч нараа өдөр ирэх тутам 7 хоног улам чангараад ер нь одоо үнэхээр маш сайхан шоунд одоо монголчууд маань цэнгэдэг нь үний юм байна. За ингээд салхийг хагалсан Сарнай дүүдээ би 4 оноог бас л татганж өгсөө. Мундаг байсан. За амархуу болоод үнэхээр бас сайхан хувирсан. За амархуудаа би 5-ыг өгдөө. Нацгад орж болоод одоо яг фэнд гэдэг дууг бол яг авсан л да. Linkin Park 6 оноо. Outcast Сүндэрмэ маань одоо Hey Ya гэдэг дууг үнэхээр бас л солируулсан дөө. 7 оноо. Халиу маань одоо тэр 8 оноо дээр очсон байна. Баяр хүргэе. Барху ярих юм аа 9 оноо. За баяр цэнгэлдээ би 10 оноо өгсөн шүү. Янз юм байсан. За үнэхээр зүрх сэтгэлийг урсан. Маржин гоод үдээ би 12 оноогоо өгсөн. Над хайран биш байсан. Амжилтсэ. Баярлалаа. Хамтдаа хоёр шүүгчийн маань одоо өгсөн үнэлгээгээр бол шүүгч нар маань бас арга нараас ч эхэлж ийн малгай залгаатай ирдэг болсон байна. Малгайныхаа сарвчаар хааж байгаа сайхан хилдэг болсон байна. За хоёр дахь үнэхээр хэцүү ажилтай. Үнэхээр хэцүү. За яг байсан 4 оноо. Гоё байсан шүү. Чи бол супер байсан шүү. 6 оноо. Энэ бол аюу хэцүү ажил. Заалчгүй л гэж өгөх ёстой. Шүүгч нартай бас улам зоргийг чангалаад би ихчээгээ бас дүн хэлхийн өмнө ингээд гоё зөөлж өгöd байгаа байхгүй тий. Аюу гоё. За ихтүү шүүгч таны үнэлгээ. За баярлалаа. Баяр хүргэе та нартай. Манай 8 бол нэр үнэхээр сайн. Байна. За тэгээд би уушлаарай Наки 4 оноо өгсөн шүү. Их чинь чи дууг үнэхээр сайхан дуулж байсан. Өөрөө чи хэлгээр Сарнай дүүдээ 5 оноо өгдөө. Уучлаарай. За тэгээд би амархүүдээ 6 оноо өгсөн. Халиунада 7 оноо өгсөн. Баяр цэнгэлдээ 8 оноо өгсөн. За тэгээд бархүүдээ 9 оноо өгсөн. За тэгээд маралжингоод 10 оноог өгсөн шүү. Уучлаарай. Үнэхээр гайхамшигтай. 12 оноог би Сүндэрмаадаа өгсөн. Үнэхээр бас өнөөдөр нэг өөр амьсгалыг гаргаж чадсан шүү. Баярлалаа. Шүүгч нарын дүн өгөгөөс дуусах мөчөд дуун чангардаг нь уламжил ийм 3 шүүгчтэй баярлалаа. Маш их баярлалаа. Ингээд бид бүхэн өнөөдөр сая их тул шүүгчийн хэлснээр үнэхээр та 8-аар бол
Олон жилийн өмнө Ганхүү ахын анхны шоунуудаас хэлжсэн үг гэдэг те. Энд оролцох нь чухал юм аа гэж. Үнэхээр бид нар бол өнөөдөр хин нэгэн алдартны гаргаж ирэхгүй. Өөр өөрсдийн салбарт хийгээд, бүцээгээд танигдсан, өөр өөрсдийн бас өмнө нь шоунд ороод ялгараа гараад ирсэн энэ шилдэг 8-аас бид нар өнөөдөр Монголын ард түмнийг бүтэн сайнны орой зүгээр л гоё хөгжилдүүлж байгаа маа. Тэгэхээр энэ авьяасдаг 8-да бүгд дахин алгад ашиглалтаар баяр хүргэн зүйтэй. Уран шүүгчтэй бас ханаад ашиглалтаар баяр хүргэх ёстой. Лифтэнд байгаа Бобби Доос баяр хүргэх ёстой. Мэдээж дөрмийн дагуу одоо цоомод баяр хүргэх ёстой. Эдрийг ярныг чи өөрдөгөө тавиад ирээд байгаа тийм. Баярлалаа ингэж оролцогчд маань Эрдэнэбит 3 оноогоо хин хинд өгч дэмжих юм болоо. Гарсан дарааллаар нь ганг сарнагаас эхэлье гэж. За би өнөөдөр үнэхээр энэ одоо найзгаа хараад бүр үнэхээр биширлээ. Үнэхээр л агуу яг бүр агуу дуучин юм байна гэд би марлаадаа 3 оноо өгсөн байгаа. Игэлэг угаалаа үнэхээр мундаг. Баярлалаа. Наки. За би бол бүгднгээр нь бахархаж байгаа. Бүгд л гоё юус. Тэгээ надад бол ялангуяа одоо би жишээл нэг юм сая өнөөдөр рок дуучны дүр бүтээсэн амар хэцүү байсан. Тэгээд надтай яг адилхан дүрийг бүтээсэн одоо рок барахгүй байхдаа 3 оноо өгсөн. Баярлалаа. Халуна. За рокод мандтгай. За үнэхээр одоо өнөөдөр бас л одоо Монгол сайхан дуу айлгуугаараас те биднийг үнэхээр сайхан хөгжиж өгч чадсан. Үнэхээр мундаг авьяасдаг чадвардаг марлаадаа 3 оноо авъя. Баярлалаа. Баярцангид. За ойлгомжтой. Миний шар усыг бас л авсан марлаадаа өгсөө 3 оноогоо. Баярлалаа. Барху. За. Үнэхээр агуу байж чадсан марлаад өглөө. Марлаад нэг зүйлээ хэлгээд хоолойны чи тэр адилханд би чамд өгж яана. Чи үнэхээр гайхалтай байсан юм дөө. За маш гайхалтай. Амарху. Мондөг байсан марлаг хайлаарэ гэж. Тэгээд 3 оноо чамдаа өгье гэж. Маш гайхалтай. Ийм л сайхан залуучууд, ийм л сайхан гайхалтай мөчийг өнгөрүүлж байна. За Сүндрэ 3 оноогоо. За дугаар ирэх тусам бүгдээр л бүр явн чангарж ийн бүр аяггүй мундаг болж ийн. Мэдээж ойлгомжтой марлжингод өглөө биш үү? Өөр хинт өгөх юм? Баярлалаа Сүндрэ. Ингээд марлаа 3 оноогоо өөртөө өгснөөр худлаа. Би стаймер байсан өөртөө өглөө. Бас л мэдхэд хүн шиг. За минут. За ингээд би өөрийнхөө Эрдэнэбит 3 оноог бол бүгдэнд нь өгмөр байна. Өнөөдөр үнэхээр адилхан байсан гэ би хүн бүр дээр энийг юм ярьж чадна. Үнэхээр шүү тэр нь бас үнэн. Тэгээд баяр цэнгэлтэй өгсөн. Тийм ээ. Ямар хэлж чадчих. Сая марлаа баяр цэнгэлтэй өгсөн Наки. Тийм ээ. Анхны 3 оноо авчлаа. Яа би чадсан. Гоё шүү. Үнэхээр гоё. За ингээд авьяасны 8 оролцогч маань би эндээ оноогоо өгч дууслаа. Ингээд авсан оноогоор илэрхэж энэ дугаарын ялагч болсон Маралжингоог өгтөн авцгаая өрж байна. Баярлалаа. За. Сайхан байна те. Янзын гоё Монгол одоо тэр эртний ардын тэр гайхалтай зүйлс бол үнэхээр сүнстэй юм байна уу те. Зүгээр чамааг ингээл энэ хүмүүсийг ховцол бүгднийг авчил чамааг энэ зогсоочлаа. Яг одоо энэ мөчөд төрж байгаа сэтгэлийг тань сонсъё. Бас өөр шин дэмжсэн үзэгчтэй. Яг энэ мөчөд хэлэх үгүй байвал хинт чамаагүй. Өнөөдөр чиний яг одоо хором. За би нөгөө ярианд амар муу. Гэхдээ үнэхээр чин сэтгэлээсээ маш их баярлж байна. Тэгээд ер нь ийм гайхалтай дуу, ийм сонин өөр одоо жанр өөр дуунуудыг дуулах завшаан. Тэгээд тэрийг бүрэн утгаар мэдрүүлэх ийм завшааныг олгодог Боловсрал ТV-гийнхаа энэхүү шоунд, тэгээд Боловсрал ТV-гийнхаа арын хамт олонд маш их баярлалаа. Энэ бол айгүй чухал шүү энийг заавал хэлбэр санагдчихсан. Тэгээд шүүгч нартай болон хамт оролцож байгаа бүх хүмүүстээ маш их баярлалаа. Надад оноогоо өгсөн бүх найзуудтай.
Тэгээд энэ дууны нэрэн дор явчих шиг боллоо шүү дээ. Тийм тэгээ маш их баярлалаа л гэж хэлье да. Аав ээж хоёртай хайртай шүү. Манай Марлаа нэг гоё имээ болох баг тий. Тэгээ үнэхээр гоё. Ядагчин шагнал болох 4 сая төгрөгийг Голомт банкны ган картанд байршуулан өгч байна. Сайн сайхныг санхүүжуулагч Голомт банк. Харин одоо оролцогчд маань дараагийн дугаарт хний дүр төвөрч бидэнд ямар гайхалтай үзүүлбэрийг үзүүлэх юм болоо. Хамтдаа арцгаая. Оролцогчдоо оддыг сонгох онцгой давчлуурын өмнө урьж байна. Надаса, come on. Сайн сайхныг санхүүжүүлнэ. Голомт банк. Хужирд байгалийн эрдэс тус. Монгол хүмүүр эрүүл байг. Даатгалын салбарын манлайлагч. Мандал даатгал. Баярлалаа. Баян залуу минь, ганган залуу минь баазраа даатгад билнэ. Билээ. Окей. Баазраа билээ. Сарнагийн эргэн тойронд рэпийн бурхан тэнгис салхаа байж. Яа, амар амтан таарлаа шүү. Ер нь бас болохоор шүү. Болохоор тий. Үгүй мэдгүй. Одоо яана дахиад энэ зогсож явах үү? Өөдрөг байна шүү. Снүс доо. Өвлнө гэдэг ч юм уу. Сарнад амт үсэ. Баярлалаа. Эй, Занаки. Билнэ. Билээ. Окей. Явскиш. Ой, явара. За агуу дуучаа. Яа. Агуу юу? Хэр агуу. Амар баярлж байна. Агуу. Одоо юу ярих вэ? Яандаа. Юу ярих вэ? Naked амт үсэ. Steve Wonder. Энэ гахалтай. Бас хийхэд гоё уран бүтээлчтэй. Yeah. Баярлалаа за. Баазраа датий. За одоо Алла Богачова Орсын эстрад нийт урлагийнх нь баг атмаа юм биш үү те. Анаага нэг явхан дээ. Борисовна Алла Богачова. За, болно гоё. Баярлалаа. За, окей. За, эхний 3 баазар болж шүү. Гоё шүү. Гоё юм үзэх хэвээр, гоё дүр таарах хэвээр бидний хувьд бол хадрын амт төсөө баяр үргийн өнөдөр гоё байсан шүү. Мондог байсан. Баазар да тий. За. Мэдгүй ямарсан эргэтэй л хүн байна. Яа нөө. Гайхамшигтай дуучин харамсалтай нас биднийг орхиод одцсон байгаа. Тэгээд одоо гайхамшигтай гитарчин, гайхамшигтай хөгжмийн зохиолч тэр бүх аимшигын бүжиглэн дээрээс нь мэдээж чаднаа. За энэ амт төсөө. Бас л гоё баазар таард амт төсөө нэ за. Ойрд ерөөсөө ихсээс хойш эргэтэй болоогүй. Дараагийнх тэр эргэтэй болох юм байна. Окей, амжилт. Баярлалаа. Сүндрэнэ хөөхөн. Мондог байсан ч ямар баяр үргээ. Хөөхөн эвлэггээ хөөх хэрэгтэй болчихсон. Эвлэггээ хэрэгтэй болчиход тий. Гэтэ айгүй юм нүүр нүдэнд дулаахан хэрэгтэй болоод байна. Оо, хөөх юм баярлалаа. Баярлалаа. Баазар да тий. За. Nexa. Chuck Berry.
Яана дахиад нэг болчихлоо шүү дээ одоо бүр. Чак Берриг бол мэднэ шүү дээ. Мэдэх бах те. Одоо рокийн загалмаасан эцэг гэж хэлж баг болно. Энэ хүний одоо хүнийг дуурайж дэлхийн бүх хотууд од болсон мэдээж. Beatles-ээс ахуулаад, Rolling Stones-ос ахуулаад бүгд энийг дуурайдаг. Тэгээ энэ хүний нэг хамгийн чухал нэг хөдөлгөөнүүд нэг чухал шүү дээ. Тэрэн дээр нь анхаараарай. Тэмэн Херулдын явуулт гэж амар алдартай. Ялангуяа гитарчдын дунд их алдартай явуулт. Ямар юм та үзэлтэй. За нэг иймэрхүү юм байгаа. Тогтоогод авчия. Яа. Шипи. Үу, тийм үү, наач тийм үү? Тэг тиймэрхүү л явуулт байгаа. Тэр мөрийн сайн судлаараа гэж хэлж байгаа. Тэгээ гитарын хөдөлгөөнтэй дууг нь авч ижил айлхан болох байх гэж бодож байна. Гитар тоглосон тийм бид. Тийм гитар тоглолт үзээгүй шүү дээ гэдэг. Тэр дээрээс нь гитар зүгээр тоглох биш. Тэр нөгөө гарны хөдөлгөөн соло энэ төр нь бас сурна шүү. Тийм үү. За. Юу яах юм биш үү? Бараг энэ дараа 7 хоног хүртэл энийг өрөөж байгаа жоохон цайраа орчууд бараг болчихоор юм биш үү? Үсээ солиолоо. Сүндрээд амжсээ. За найсмэн. За татгоо. Тати. Тавила. Элемпау. За энэ хөш өндөр ер нь бараг баг те. Чамд яг тохирно. Гэтэ мэдээж монголчуудын нэг л мэддэг гоё дуу байгаа шүү дээ. Shuffle тий. За тэгээ тэр л байдгүй дээ. Яа. Yes. Yes. За баярлаа. Бархууд амжтүсээ. Миний хойхон нэг таарж ах чи хоёул. Харин тэ нөгөө чинь хамгийн ур зогсдог томорцсон ялагчийн урд ур зогссон шүү. За баяр үргээ. Амжтүсээ. Ирэх 7 хоногийн дөрөв хоёлоо сонгоё. Энэ дотор нь мөнгө хийсэн юм шүү дээ. Хагуулсан байх таа бодвол. Гавьяат хийсэн юм аа. Маш гоё баазар таардаг жоо Lil Wayne тий. Man nigga. Яа. За баяр цэнгүүд бас орж исэн үед Tupac-ыг бол үнэхээр галзууруулж исэн санагдаж байна. Маш гайхалтай үзүүлэг бид нар бэлгэдэг байх гэж бодож байна. Чамд амжилт хүсье. Үзэгчтэй. За баярлалаа. Аврага. Ана. Баазар татнуу. За тэгээ шүү татчих. За. Stop! Stop! Yes! Монгол улсын гавьяач жүжигчин нэгэн улсны байгууллагын элч дуушин Эрусадагта Аруна. Гоё. Амар их хүнийг татчихлаа тий. Окей. Гайхалтай. Амжилт. Гоё. Амжилт. Энэ тасна бас нэгэн галт цогтой гайхалтай хадагтайг бид нар эх 7 хоногт авах нь авьяаслаг 8 оролцогчийгоо эх 7 хоногт бид бүхнийг үнэхээр галзууруулах гэж итгэлтэй байна. Дахиад туршилтаар баяр үргээ бүгдөө. Зүг-зүгийн авьяаснууд зүүн барууны магнаага булаалтаад яг түн шиг шоуны 4-р улирал янзын гоё үргэлжилж байна. Дугаарын ялагчийнхаа үзүүлбэрийг дахин нэг дурсаад дараагийн нэм гарыг хүртэл төр завсарлаа үзэгчтэй. Энэ бол яг түн шиг шоу нэвтрүүлэг. Ялагчийн үзүүлбэр.
Бидэнтэй хамт байсан үзэгчдээ баярлалаа. Ирэх 7 хоногийн бүтэн сайн дуусцгаая. Үзэгчдээ залуусаа Тимэнул